Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Цахимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр жаргал зовлон сэдвээр ярилцахаар Нарванчин гигантны амарлахуй хэд дээр хүрэлцэн ирээд байна. 7 дугаар дүрийн Нарабанчин хутагт Монголын бурхан шашинтны төв гандан төвчлэн хийдийн тэргуун лам нарын зөвлөлийн гишүүн Нарабанчин хутагтсан амарлахуй хэд Нарабо институт, Нарабо төвийн үүсгэн байгуулагч, сэтгэлийн тусгал форумыг санаачлагч. Нарабанчин гигантэн 13 наснаас бурхны номд суралцж эхэлжээ. Нас өдөр 17-ны жилээ Зай гигийн багшийнхаа хамт хутагт энэтхийн орны Дарамсалаа хотод 9-р дүрийн Живзүн дам хутагтад бараалхахад хутагтбэр энэ хүүд онцгой шинж байна хэмээн айлдсан гэдгээ. Түүнээс хойш 2014 оны намар Дээрхийн гигийн 14-р далайлам 6-р дүрийн Нарабанчин жүгдэр намжлалын хувилгаан дүр мөн хэмээн танин барьж хувилгааны батламж бичиг хайрлжээ. Тэрээр 2016 онд энэтэг орон заларч эдүгээ Дээрхийн гигийн 14-р далай ламын буддын гүн ухааны сургуульд авралт богд Жадор Римбүчи төвдөн жуна багшийн удирдлагаар бурхны номд сонсох, санах, бясалгах зохионгүйг туурвиж байна. Нарабанчин гигантэн асрал инэрлийн сэтгэлээр бусдыг тэтгэн тусалж, бусдад хорлолгүй амар тайван аж төрхийн учрыг нийгэм түгээн дэлгэрүүлэх зорилгоор Нарабо институтыг үүсгэж 2 жилийн дээдийн номын сургалтыг байгуулсан нь өдгөө 500 орчим хүн хамрагдаад байна. Мөн нийгэмд энэр нэгүүлсэх сэтгэлийн ач хүрийг ойлгуулж түгээхийн тухайд сэтгэлийн тусгал форумыг үүсгэсэн нь өдгөө 1700 орчим хүн хамрагджээ. Сэтгэлийн тусгал форумыг Монгол оронд 2 удаа, Номын Садан Дэлгэв хутагттай хамтран Ариун орон Дарамсалаа хотод 5 удаа, Бүгд найрамдах социалист Вьетнам улсад 1 удаа амжилттай зохион байгуулжээ. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдрийн битүүрийн сэдв одоо их өргөн бөгөөд тэгсэн мөртлөө их сонирхолтой сэдв болоо гэж бодож чинь жаргал зовлон гэдэг сэдвэр яриагаа эхлэе гэж бодлоо. Тэгээд би бас тантай энэ сэдвэр ярилцъя гэд ингээд бодож байхад чойнууга нэг шүлэг надад их буулсан л та. Тэгээд энэ шүлгийг одоо үзэг сонсогчтойгоо бас хуваалцчаад тэгээд энэ шүлгэн дээр бас одоо яриагаа эхлүүлэх зохимжтой болоо гэж би бодсон. Тэгээд энийг бас танд одоо дуудаж өгье гэж. Чойнуугын жаргал зовлон шүлгээс одоо товчхон уншаад өгье. Хатмал сүлд явхад хар ус амттай харанхуй шөнийн дунд үнчин зул гэрэлтэй жаргал хоор цагт жаргалын баг намттай хэд хэлбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай. Ингээд ер нь жаргал гэж илэрхийлж юу хэлдэг юм болоо? Хүндэд тэр жаргал хүн бүхэнд адилхан уу? Үгүй ээ. Үүлэнд хэлбэр байхгүй, үүсэнд ширхэг байхгүй, үнсэнд тоо байхгүй, усанд өнгө байхгүй. Утаанд үн байдаггүй, ургамалд дуу байдаггүй. Учир нь гэвэл хитрхи баян байгаль хэлбэр захирагдах дургүйг нь хинд юу сайхан бэ гэдгийг хэлж тогтоож болдоггүйг нь амттны сайхныг идэж өнгөтний сайхныг өмсөж аливаа дутах зовлонгүй амар жимэр суухыг зарим хүн жаргалыг нь залхаж хагасна зовлонг нь гэтэл бусдаас харамлах өмчгүй будаж гоодох гоёлгүй буруутсан зөвцсөн ч хувьда буйдхан тэнэж явахыг эр хүний жаргалыг нь энэ насны зовлонч гин. Сайн хүлэг унаад сайхан имэйл тохоод хүүхний сайхантай ханилаад хүнд гайхуулж явахыг хамгийн дээд жаргалыг нь хагас нь бас зовлон гин. Гэтэл хүн тоохгүй унаатай, хүүхэд ч тоохгүй имэйлтэй. Амьтан тоохгүй ихнэртэй амиа борлуулж суухыг алд биений жаргалыг нь арчаа байхгүй зовлонч гин. Төрийн тушаал дэвшиж төмөр царайлж игэл олныг айлгалж эрх ямптай явахыг дурлаж зарим нь жаргалыг нь дургуйцэж зарим нь зовлон гин. Гэтэл халагдхаасаа өөр сэтэргүй хавийнхныгаа айлгах сэнтэггүй хар гэртэй хаан бор гэртэй богд байхыг халбалгүй жаргалыг нь хагас нь бас зовлон гин. Нам бухаан төгс нас тогтсон авгаатай инхрийлэл халамж хоёрт нь эрхлэн хүлчүрт хөвтхийг зарим нь ухаалаг жаргалыг нь зарим нь хүн уйдахар зовлонч гин. Гэтэл амьдрал мэдэхгүй багчуудыг амаргаан болгож аваад ноолуулж эрхлүүлэх ялдамд номхорхож томорхож суухыг энэ биений жаргалыг нь эр хүний зовлонч гин. Айдаа элдв жаргал хэмжээтэй эцэст нь төлөх үнэтэй эрдэм сурах сансандаа хүрх хоёрол энэ насны жаргал гэлтэй. Айдаа хожмын үр сад минь 20 зуны бичиг судлахдаа зовлон гэж юу байдаг юм болоо гэж зон алноосоо сургалж явах болтугай гэд товчхон одоо ингээд өндөрлүүлье. Тэгээ энэ дээрээс би бас бодож ялаа. Яг ингээд яхаар зарим хүмүүсийн хувьд бид нар жаргал гээл хүсээд идэг зүйл нь
зарим хүмүүсийн хувьд бол зовлон юм шиг. Зарим хүмүүсийн нүдээр харахаар бидний хувьд зовлон байгаад байгаа юм шиг, тэр нь нөгөө хүндээ бас жаргал байж идэг. Тэгэхээр жаргал зовлон гэдэг зүйл чинь бидний энэ өнгөц хараад байгаа зүйлдээ нэг тийм утга төгөлдрөхээс илүүтэй мөн чанарын хувьд одоо арай өөр зүйл болоо явчих шиг. Тэ яг энэ одоо шүлгэн дээрээс. Тэгэхээр яг энэ буддийн гүн ухаан дээр ер нь бас энэ жаргал зовлон бас аль өнцгөөс нь илүү авч тайлбарлаж байна. Ер нь бид сэтгэлээ удирдах чадахгүй, өөрөө ирэхгүй байгаа энэ байдал бол зовлонгийн мөн чанартай байна. Юмсын мөн чанарыг үн зөв таньж мэдээгүй цагт зовлонгийн мөн чанартай. Одоо хүн болгонд харилцаа адилгүй шүү дээ, жаргал мэдэрч байгаа байдал. Зарим хүний хувьд жаргал байгаад, зарим хүний хувьд зовлон байгаад байна. Тэгэхээр номын талаас харж үзэх юм бол одоо ертөнцийн жаргал гэдэг байгаа зүйл бол яг жинхэнэ жаргал бас биш байна. Урхын зовлон байна гэж үздэг. Нэгэсэндээ гадаа хүйтэн байхад даарч байхад даарахын зовлон одоо галын дэргэд дээрээ суухад халууцахын зовлон солигдох агшныг бид хэд жаргал гэж бариад байна гэж. Тэгээ халууцаад ирэхээр буцаад сэрүүцмээр санагдаад. Тэгээ одоо бид хэд удаан суунгууд одоо суухын зовлон, босхын зовлон солигдох агшныг бид хэд тэр завсрыг жаргал гэж бариад байна. Тэгэхээр жинхэнэ жаргал бол биш байна гэж. Жинхэнэ жаргал гэдэг бол тэндээ байх тусмаа улам жаргалтай болох хэрэгтэй. Одоо зовлон бол тийм байгаа шүү дээ. Бид гэдэг юмар хатгах юм уу те. Жохон зовооход тэр нь хүчтэй хатгах тусмаа улам хүчтэй зовлон амсаж байгаа. Яг тэрэн шиг жаргал нь нэг үтсэн юм авсан үед юм уу нэг жаргалтай мэдрэмж байхад тэндээ байх тусам улам жаргалтай байх хэрэгтэй. Тэгтэл тийм биш. Одоо бид гадна талд аз жаргалын шилтгаан гэдэг зүйл бол төр зүрийн амгалан өгдөг. Тэгээ мөн чанар нь урхын зовлонгийн мөн чанартай байна. Тийм байна. Тэгэхээр саяны шүлгэн дээр ч гэсэн яг л дандаа нөгөө гадна өнцгүүдийг илүү хүмүүс бид нар чинь ер нь аливаа зүйлийг харахтаа дандаа гадаад мөн чанар талдаа илүү их төлөвтэй. Тэрийг бид нэр үнэн гэж хүлээж аваа. Тэгээ тэрнийхээ төлөө ингээ явсаар байгаад тэн тун дээр одоо ингээд нэг асуудал ерөөсөө намж өгдөггүй ингээ нэг ийм л зовлон донд яваад байна шүү дээ. Тэгэхээр бид нар энэ жаргал зовлон гэдэг бол мөн чанарын хувьд их өөр юм байна. Тэгэхээр бид нар одоо яаж бид нар энэ зовлонгоос гэтлэх тийм энэ зовлонт байдлыг хүн болгон л ерөөсөө зовлон хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо хамгийн анх энэ зовлонт байдлаас яаж гарах нь хамгийн зөв байдаг юм бол. Одоо бид жаргалыг бүтээхийн тухайд л маш их хөдөлмөрлж байгаа. Одоо гэр бүл болох, эрдэм мэдлэг сурах, ажил хөдөлмөр эрхлэх, одоо мөнгө төгрөг олох, улс орон хөгжид дэвших, эдийн засаг сайжрах, эцсийн үр дүн бол жаргалтай байхын тухайд хийж байгаа зүйлүүд. Тэгтэл тэр байдал дээр сэтгэл ханамж авахгүй бол тэр их хөлс хөдөлмөр төдийлөн бас үр дүнгүй болчих гээд байна. Тэгэхээр ямар нэгэн асуудалд бид ухаалгаар харах. Тэгээ байгаа байдал дээр сэтгэл ханамжтай байх, энэ шунлын сэтгэл багасхын хэрээр сэтгэлийн тэр амар амгалан байдал илүү хүчтэй болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр ер нь бол сэтгэлтэйгийн голцоо ажиллах нь чухал байна. Тэгэхээр би яг энэ таны үүсгэн байгуулсан Нарапа институт дээр буддийн гүн ухаан сэтгэл судлалыг бас энэ жилээс ингээ үзээд эхэлж яхад бол яг мөн чанарын хувьд ихнээс нь ингээл өөрийнхөө хувьд ойлгож байна л да. Тэгээ бидний саний хэлээд байгаа юм дээр нисванс буюу муу сэтгэлээс л бидний гол юм үүсээд ийна гэд. Ингээ бодохоор бид нэр хэд их хүсэл шунлаасаа болоод өөрийгөө тавгуутуулждаг. Хэд их уурнаасаа болоод өөрийгөө тавгуутуулаа бусдыг тавгуутуулж идэг. Юмыг буруу ойлгосон мөнхөг сэтгэлээсээ болоод ингээ яваад. Тэгэхээр энэ бид нар ингээд уурлаад хүсээд мөнхглаад гэдгийг бид нар өөрөө мэдэхгүй болохоор хийгээд байна шүү дээ, тий. Тэгэхээр ер нь энийг анхны хувьд яаж таньж бариад тэгээ тэрийг яаж тэрнтэйгээ ажиллах ёстой байдаг юм бол бидний хувьд бол хамгийн гол юм нь энэ байдаг юм болоо гэж би бодож эхлэв. Ер нь бид хэдийн сэтгэл тийм амгалангүй байдал үүсчлээ байх юм бол тэр нисванс ажиллаад бид юмсыг үн зөв таньж мэдээгүй мэдхгүй ирэхээр буруу цогоос хараад эхэлж байгаагийн үр дүн байна гэж бодох хэрэгтэй. Тэгээд симжүнгээд та хэд хичээл орж байгаа шүү дээ. Сэтгэлээс гарах чадамжууд. Яг уурын мөн чанар юу юм, шунлын мөн чанар юу юм, атаархуу сэтгэлийн мөн чанар юу юм. Эхлээд бид
энэ зовлон үүсгээд байгаа муу сэтгэлүүдээ үнэн зөв таньж мэдэх хэрэгтэй. Энэ муу сэтгэлүүдээ үнэн зөв таньж мэдээд ирэхээр дараа нь тэр муу сэтгэлүүдийн гим алдаа ямар зүйл үүсгэж байна, ямар асуудал тарьж байна гэдэг тэр гмийг бас олон талаас нь ажиглаж үзэх хэрэгтэй. Тэгээ гмийг ажиглаад байхаар бид зовлон өсөхгүй байгаа болохоор түүнээс гарах арга замыг бас хайж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр нэг одоо бидний хувьд бол би бас ингэж бодоод байгаа байхгүй. За монголчууд бид нэр ер нь бол угийн их уужим одоо тайван арт түн гэл ингээл одоо өгштүүлийг тэгдэг байсан. Тэгтэл яг энэ цаг үе дээр тэр тусмаа Улаанбаатарт байгаа бид хэд маань илүү их тийм бухимдуу ууртай болцсон юм болоо да. Тэгээд зөвхөн уур биеийг зовоно гэхээс гадна уур ойр орчмыгаа маш их одоо хэцүү байдалд оруулдаг. Тэгэхээр бид нэр одоо энэ ууртай монголчууд болоод ийн гэж би хараад байна. Тэгэхээр ууртай монголчууд болоод байгаа ч одоо би яг уурлаад ийн гэдгийгээ бид нэр яаж бариад одоо ерөндөг нь юу байх вэ? Мэдхгүй яг зарим хүмүүс за би уурандаа л ингэ хийчлээ. Нэг өөрөөр хэлбэл би хийгээгүй гэдэг нь шүү дээ, тий. Ер нь одоо өөрийн мөн чанар, өөрийн сэтгэлийн амгалан байдлыг үгүй болгох, бусдын жаргалтай байдлыг бүснүүлэх хорлох сэтгэл баг. Энэ уур уцаар яаж төрөөд байна вэ гэхээр хүссэн юмд нь саад ороход, хүсээгүй юмыг хүн хийхэд мөн одоо дайсан дургүй хүнд нь хүн туслахад хүртэл уур бухимдал төрөөд байх юм хандлагатай баг. Тэгэхээр энэ уурыг дарах арга зам бол нэг нь төвчээр, нөгөөх нь бусдад жаргал хүссэн тийм масрахуй сэтгэл. Энэ хоёрыг хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Одоо түрүүнд уурын мөн чанар сэтгэлийн амгалан байдлыг үгүй болгоод бусдын жаргалтай байдлыг бүснүүлэх хорлох сэтгэл гэсэн бол эсрэг арга зам нь бусдад жаргал хүсгэж. Монголчууд одоо уур уцаар эднэр хүчтэй болоод байгаа тэр бусдад жаргал хүссэн сэтгэл нь багасаад ихэвчлэн зөвхөн амиа байн бодсон, өөргөө бодсон энэ сэтгэл хүчтэй болсноос уур бухимдал төрөх гээд байна. Энэ амин үзэл хүчтэй болох тусмаа л хүнд одоо айдас, тавгүй байдал, над руу ингэж болов, миний нэр хүнд рүү халдах болов гэсэн ийм тавгүй байдал муу сэтгэлүүд төрөх гээд идэг гэсэн. Тэгэхээр бид эсрэг за би яах вэ бусад гэд бодсон үед энэ тавгүй байдлыг шууд багасаад ирдэг. Тэгэхээр нөгөө амин хувийн ачих үзлийг одоо аргалаад бусдыг л бодлох нь хамгийн тэр уурыг багасгах ерөндөг бай. Тэ нэг ерөндөг нэг арга зам нь тэр баг. Тэгээ чин сэтгэлээсээ бид гэр бүлийнхэн, эргэн тойрны хүмүүс жаргалтай байгаасаа гэж жаргал өсөж байгаа юм бол бид тэр хүмүүс рүү уурлахгүй, хатаарахгүй, хор хүрэхгүй болж ирнэ. Тэгснээр бид хэдийн дотоод сэтгэлийн муу сэтгэлүүдийн хүчин сулраад өөрийн сэтгэл амар амгалан байдал үүсээд ирнэ. Өөрийн сэтгэл амар амгалан байдал үүсээд ирэхээр эргэн тойрны хүмүүстэй хүртэл нөлөөлөл нь айдсгүй тав тухтай байх ийм нөхцөлийг бүрдүүлээд ирнэ гэсэн үг. Тэгэхээр чадхаараа энэ амж үзлийн эсрэг дээр бусдад жаргал хүсэн сэтгэлийг л хүчтэй дадуулах нэг арга зам байна. Нөгөө арга зам нь одоо төвчээр бяцлах. Нөгөө нь уурлал ахтан зүгээр төвчээл байгаад байх хэвээр юм уу? Эсвэл тэрийг арай өөр өнцгөөс юм уу өөр одоо ерөндөөр төвчих хэвээр гэдэг юм болоо. Төвчин гэдэг бол зүгээр нэг юм гүрийгээд байх биш тий. Сэтгэлийн амгалан байдлаа алдахгүй, амьдралангуй байдлаа алдахгүй байх хэмжээнд төвчээр бяцлах хэрэгтэй гэсэн. Тэгээд төвчээр бяцлахыг гэсэн хүний өнцгөөс харах юм бол заавал сэтгэлийг хямрах нөхцөл хэрэгтэй болж ирдэг гэсэн. Одоо ховжив, гүтгэлийг, дурамжлал, дайралт бид ийм асуудлууд гарч ирвэл төвчээр бяцлахыг гэж байгаа хүн хямрах гэхээс илүү ашигтай талаас нь хараад баяртайгаар хүлээж авч болдог. Тийм ээ. За одоо ингээд төвчээр бяцлах боломж бүрдлээ. Би энэ дээр сэтгэлийн хямраахгүй барьж суръя гэд тэр асуудлыг ашигтай талаас харж байна гэсэн. Мөн одоо бид хэд яагаад ууралчаад байна вэ гэхээр тэр асуудлыг 100% хэрэггүй юм шиг өнцгөөс харах. Ашиггүй юм шиг өнцгөөс харангууд төвчиж чадахгүй болгодорч байгаа. Асуудал 100% хэрэггүй юм шигээр хараад байгаа. Тэгэхээр асуудалд одоо ашигтай талаас хараад тэр асуудлын ашиг тусыг ингээд талаас бодоод ирэх юм бол тэнд бас давуу талууд маш их байдаг асуудал дээр бас. Тийм ээ. Тэгэхээр бид нэр аливаа асуудлыг бүх юмын одоо ингээд за энэ бол муу юм, энэ бол сайн юм гэд тэ эсвэл бол энэ бол одоо ингээд намайг тавгуудуулах гэд ингээд уурлахаас илүүтэйгээр тэр нэг муу юмыг сайнд уруулах тэр чадвараа эхлээд бас эзэмш. Тийм тэр арганд эхлээд сайн суралцах хэрэгтэй. Бид хэдий одоо стресс бухимдал гэдэг байгаа зүйлийг
Яг нарийн ажиглах юм бол ямар ч одоо логик сэтгэлгээ учир шалтгаан суйрлаагүй нэг буруу бодол. Тэр буруу бодол дээр хэтрүүлэхдээ итгэсэн итгэл хөвчлэн зовоогоод идэх гэсэн. Харин тэр буруу бодлыг учир шалтгаан суйрлсан зөв ухаарлаар солих арга зам бол энэ Бурхны шний сургаал номонд маш гүн гүнзгий байна. Тэгэхээр яг нарийн учир шалтгааны үүднээс харах юм бол бид хэд гадна талын ямарваа нэг юмд автаад хямраад байх ер нь бол тийм шаардлагагүй. Тэр хямралууд нотлохын ухаан дээр нотлогдохгүй. Харин нинж сайхан сэтгэл эднэр гэдэг бол нотлохын ухаанд нотлогддог зүйл байна гэсэн үг. Тэгэхээр нинж бяцлагах сайхан сэтгэлийг үүсгэх гэдэг зарим хүмүүс ингээд анзаархад төрөлхийн сайхан сэтгэлтэй байгаад шиг. Зүгээр ер нь бол ингээд ер нь багасаа ч гэдэг юм хүнд ингээд бусдтай юм хаваалцаад бусдад туслах гал гүгээл идэг байсан. Том болсон ч гэсэн тийм байгаад ингээд хөгсчүүл яриад. Зарим хүмүүс ингээд их ууртай уцаартай. Гэхдээ тэр хүмүүс дадуулах ёстой гэл. Тэгэхээр тэр нөгөө сайхан сэтгэлийг тэ болох ёстой гэл ингээд хэлэхээр үгийн төдөд бид чи одоо ингэх ёстой шүү гэдэг ингэхээр бас хэцүү юм шиг байгаа. Тэгэхээр тэр сайхан сэтгэл, нинж асралын сэтгэлийг ер нь одоо яаж одоо хүн өөртөө үүсгэж явах ёстой гэдэг юм. Сэтгэлдээ тэр юуг одоо яг мэдээж фитнес хийх юм бол дасгал хийгээд байвал булчин томортогтой адилхан. Яг тэр нинжийн одоо зүйлүүдийг яаж үүсгэх ёстой гэдэг юм бол. Учир шалтгааны үүднээс судлах хэрэгтэй. Тэгээд нинж сайхан сэтгэл бодсны одоо тус эрдэмүүдийг бас сайн санах. Тэгээд дээрэс нь одоо бусдын ач тусыг өөрт хүмүүс одоо ямар ач тустай байна. Тэр талуудыг бас харах шаардлагатай болж ирж байгаа. Бид хэд яагаад бусдыг бодох шаардлагатай байна вэ гэхээр бид хэд нийгмийн амьтад бие биенээсээ харилцан хамаарал байгаа. Бид хэдийн дулаан уран байр, хоол унд хувцс сунар дан бусдын хийсэн зүйл байна. Тэгэхээр бид хэд зайлшгүй бусдыг бодох шаардлагатай болж ирнэ. Тэгээд дээрэс нь бие жаргал хүсэж байгаа шиг бусад ч гэсэн ямар ч ялгаагүй жаргал хүсэж байгаа. Одоо таныг хүн хүндлээд халамжлаад хайрлаад байвал танд бол тааламжтай байгаа шүү дээ. Яг тэр шиг бусад хүмүүс ч гэсэн ялгаагүй тэр байдлыг хүсэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ харилцан хамаарал байгаа болохоор зайлшгүй бусдыг бодсон юм нинж сайхан сэтгэл бяцлагж ийж өөрөө ч амгалан бусдад тусдаа үйлгэх гэсэн. Одоо дараа төрөлд гэхэд 10 хар нүглийг дэвчих юм бол эргээд сайн төрөл авдгаа гэж үздэг. Тэгээ дараа төрөлдөө сайн төрөл авъя гэсэн ч тэр бусд дээр шүтчихэж л тэр бусдад хоролтой үйлийг дэвчих болж ирж байгаа. Зайлшгүй бас бусад шаардлагатай болж байна. Тийм ээ. Төгс гэгэрийг хийсэн ч гэсэн бас тэр 6 бэлэг пирамид бод сэтгэл үүсгэхэд 6 бэлэг пирамид гэдээ байгаа. Тэгээ тэр дотор одоо төвчээр бяцлах гэсэн ч бас бусад вэжж бяцлах боломж гарч байна. Тийм. Өглөгийн бэлэг пирамид байна. Тэгээд ерөөсөн тэр шгшаваад бусдыг тэр хорлолгүй байх тэр зүйлийг хийхэд дан одоо бусд вэжж тэр хэд дээр одоо бид хэд сэтгэл сайжрах боломж бүрдэж байна гэсэн. Тэгэхээр энэ юун дээр ерөөсө бүх зүйл хэн нэгнээс хамааралтай бусад зүйлтэйгээ шүтэн барилдаж хамаарч байгаа болохоор өөрийг үнэхээр боддог хүн бол бусдыг л бодох хэрэгтэй юм шүү дээ. Харин цаад утгаараа бол маш энгийн нэр болох юм бол тий. Ер нь бол энэ өөрийгөө бодож байгаа намж үзлийг одоо бусдыг инкрийлэн хайрлах, бусдад жаргал хүсэн сэтгэлээр солихгүй бол төгс гэгэрэл байтхаа энэ насанд амгалан байх боломжгүй гэд альцсан баг. Тэгэхээр энд нөгөө өөрийг барих одоо бие үзэл гэж яриад юм тий. Нөгөө минимхэрэн барих гээд одоо очин цагаар бол эго гэж яриад байгаа шүү. Тэгэхээр энэ зүйлүүдийг одоо бид нэр бас одоо хит их өөрийгөө дадуулаад идэх юм болоо гэж би бодоод идэх юм. Тэр нь юутай холбоотой нөхөр өөрийнхөө анзаарж байгаа нь одоо гадаад өнгө төрхөнд их илүү анхаарах, ерөөсөө өөрийнхөө өнгө үзмжиндээ анхаарах. Тэр чинь цаад утгаар бол зөвхөн энэ бие баригдаад өөрийгөө л нэг ингэж бодоод байгаа нэг тийм илэрлэл юм болоо гэж би бодоод идэх. Тэгэхээр энэ нөгөө бие баригдах үзлээсээ бид нар одоо ангижрахын тулд одоо өөрийгөө яаж харах хэрэгтэй гэдэг юм бол Юмс одоо харагдах байдал болон орших байдал хоёр ялгаатай байна. Харагдахдаа шүтэн барилдаагүй мөн чанараасаа бүтцэн харилцан хамааралгүй юм шиг харагддаг боловч яг орших байдал дээр тэгж оршдог. Бие биенээс ингэж шүтэн барилдаж харилцан хамааралтай оршдог. Тэгэхээр бид хэд одоо юмсын яг бодит оршихуун мөн чанарыг үн зөв таньж мэдэх шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр бид хэдний бие гэсэн үзэл байна да. Нэг харилцан хамааралгүй бие сэтгэл хоёрыг өдөртөөд байгаа нэг бие байгаа юм шиг.
эсвэл тусдаа нэг бий байгаа ч юм шиг. Яг тэр бодол чинь нотлохын ухаанд суйрлагдсан зөв бодол үгүй юу гэдээ ажиглах юм бол яг би энэ юм биш дээ гэд бариад авах юм олдохгүй. Бас байхгүй. Байхгүй. Би мохот нь би юм уу? Эсвэл дотоод сэтгэл нь би юм уу? Ухаан нь би юм уу? Яг ингээд нарийн үзэх юм бол олдох. Яг энэ би гэдэг байгаа зүйл чинь энэ юм биш дээ гэд нотлохдохгүй гэсэн. Одоо би хэл сэтгэл гурвын нийлмэл байдал дээр би гэдэг зүйл бол нэр төдий оршиж байна. Тэр байдлыг л одоо үнэн зөв таньж мэдэх хэрэгтэй. Одоо жишээ нь жоохон хүүхд солонгийг харангуйтаа мөн чанараасаа бүтсэн юм шиг хараад хойноос нь хөзөлдөг үгээд байгаа шүү дээ барьж авчих гад тий. Одоо бид тий өсөрж ирээд хойноос нь барьж авах гад. Бид хэдийн хувьд бол энэ мөн чанарыг мэдж байгаа болохоор тийшээ шунал эднэр төрөхгүй байгаа зү тий. Зүгээр нэг харж байгаа. Одоо бид хэдийн энэ асуудалд хандж байгаа хандлага энэ байдлыг оюун ухааны төвшин нэлээд дээшилж ирээд нөө бодит өршхөг үнэн зөв таньж мэдж байгаа тэр бэлэг бэлгүн сайжраад ирсэн үед юмд одоо автах, хямрах энэ буруу үнцүүд хаагдаад ирэхээр тийм байдал байхгүй болж байна. Одоо бид жоохон хүүхд илсэн дээр байшин эднэр бариад тоглож идэл нураачих юм бол уйлаад идэв үсттэй тий. Тэгээ тэр хүүхд болохоор тэр байшингаа мөн чанараас маш гоё мөн чанараас бүтсэн юм шиг ингээд хэтрүүлэгтэйгээр итгэцэн байна гэсэн. Тэгээ бид хэдийн өнцгөөс харангууд за энд юунд нэгдэг байна гэж бодож байгаа та тий. Тэгэнгүүт одоо бид хэдий энэ хорвоод энэ асуудалд хандж байгаа хандлага сэтгэл хямрах эсвэл хит баярлах ингээд янз бүр болоод тавгүйтэд байгаа энэ байдлыг тэр мөн чанарыг ойлгоцсон тийм бэлэг бэлгүнтэй одоо хүмүүс бид хэдий харахад яг тэр нялх хүүхд асуудалд хандж байгаа шиг харагдаж байна гэсэн үг. Бид хэдий үндсэн нэршил бол нялхсууд гэсэн нэршилтэй. Тэгэхээр бид хэд юмсын мөн чанарыг үн зөв таньж мэдэх энэ арга тал руу үнцгүй суралцах хэрэгтэй байна. Гадна талд мөн чанараас бүтсэн сайхан муухай гэсэн зүйл байхгүй. Бодит байдал за нэг 10% байлаа гэж бодоход 90% нь бид хэдийн сэтгэл зүгээс хамааралтай. Ямар нэг юмыг туйлын сайхан юм шиг тэнд хүчтэй итгэнгүүт тийш нь шунал төрөөд ирнэ. Тэнд нь жоохон саад оронгууд уур бухимдал төрөөд ирж байгаа. Ямар нэг юмыг одоо туйлын муухайгаар харсан байдал тэрнээс нь илүү муухай юм гараад ирэнгүүт өмнөхийн хүчин сулраад ирж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид хэд ерөөсөө энэ оюун ухаантайгаа л ажиллах. Юмсын одоо наадлын үнэн цаадлын үнэн гэх юм уу та. Бүр тэр цаад оршихуун мөн чанар нь ямар вэ гэдгийг үнэн зөв таньж мэдэх хэрэгтэй байна. Энэ дээр бол одоо шүтэн барилдаж оршиж байна. Энэ шүтэн барилдлагын энэ үзэл онол бол одоо шинжлэх ухааны хувьд бол квант физикийн үзэл онол. Одоо юмсын мөн чанар, эцсийн мөн чанарыг хайгаад байхаар бүр хамгийн жижиг одоо атом молекул бөөмс хүртэл задраад яг энэ нэгэд бариад авах юм байхгүй. Тэгэхэд энэ шинжлэх ухааны хувьд бол шинэ нээлт болоод идэг. Бурхан багшууд 2500-600 жилийн өмнө альцсан байна. Тэгээ ялангуяа энэ үзэл онолыг одоо физикийн эрдэмтэд бурхан багшийн сургаал намын үзэл онол руу нэлийн судалгаанууд бас хийж байна. Түрүүн таны тэрнээс нөгөө хүсэл шунал хүсэл нь одоо биелэхгүй болохоор уурлаад гээд би бас энэ дээрээс өөрийнхөө нөгөө яг ярьж яхад нэг юм жишээ бодогдлоо. Баг байхад нөгөө юун дээр цуслан яваад орой ингээд нөгөө 0 орох гээд ариун цэврээр орох гээд ингээд гадагшаа гараа явсан чи гэрэл ингээд тусгасан чи нэг урдаас нэг юм гэлс хийгээл нэг сонин юм нүдч харагдах шиг юм. Тэгэл тухайн үед би нэг жоохон мэс болохоор айгаад буцаад орчдөг байхгүй. Тэгээд маргааш нь өглөө ингээд тэр чин гэрэл гарцсан нараа манд өглөө ингээд очиход яг тэр нэг юм бургас шиг юм дээр зүгээр юм ингээд унжицсан байсан байгаа байхгүй. Тэгэхээр би ойлгохдоо бол тэр харанхууд ойлгохдоо тэнд ямар нэг юм байна гэд миний сэтгэл айгаад түлэг авчиж штэ тий. Үнэн чанартай тэнд бол зүгээр бургасан дээр өглөө харахад бол тэрэндээс айгаадах юм байхгүй. Тэгэхээр миний дотор сэтгэл аливаа зүйлтэйг бид яг тэр нэг харанхууд байгаа юм шиг л юм ингээд нэг юм буруу ботцохороо тэндээс айдаг, ууралдаг, эсвэл одоо хит ихээр одоо хүсэл төрдөг тий. Тэр зүйлүүд л байгаад юм лөө. Тэгэхээр яг тэр нэг харанхуй байгаад байгаа зүйлийг л одоо тэр мунхуг нисванс гэдэг юм болоо гэж би ойлгоод байгаа. Тэнд л нэг гэрэл тусах хэвээр шиг байгаа юм тий. Зөв. Бид яг юмсын мөн чанарыг мэдгүй ирэхээр л энэ зовлон бэрхшээл үүсэж байна гэсэн үг. Одоо тэр айдас тавгүй байдал эднэр гэдэг чинь мэдгүй ирэхээр үүсэж байгаа. Одоо нэг тийм жишээ бас байдаг. Харанхуй бүрэнхийд нэг 90 олс
өрөөнд байх юм байна л да. Тэгэнгүүт тэр олзыг одоо олс юм болоо могоо юм болоо гэд эргэлцсэн байдалтай харахад айц төрөөд байна гэж байгаа байхгүй. Тий. Тэгэнгүүт гэрэл асаагаад өө эн чин могоо биш олс байсан биш тэгэнгүүт шууд тайвшраад явж байгаа. Тэгэхээр бид яг юмсын нөгөө нэг цаадлын орших байдал шүтэн барилдаж оршиж ийн гэдгийг мэдгүй надад харагдахтаа нэг юм мөн чанараасаа бүтсэн юм шиг харилцаа хамааралгүй бүтсэн юм шиг байгаа. Энэ байдал дээр бид хэд одоо эндүрээд тэгээд одоо нисвансын муу сэтгэлүүд хүчтэй төрөөд байна гэсэн үг. Тэр мэдгүйг л одоо мэдлэгээр сольж арилгаж иж амгалан байдал үүснэ гэсэн үг. Тэр мэдлэг олох ном нь одоо ямар ном байна? Одоо бид нар чинь бурхны шишин гэл ингээр нөгөө гандан хийдүүдээр ингээл явахаар төвдөр уншиж байгаа, санскритээр уншиж байгаа номнуудыг л ерөнхийдөө ингээд ойлгоод байдаг. А үнэн учиртай тэр номнуудын цаад мөн чанар, цаад агуулга нь одоо бас юу байдаг юм бол? Одоо энэ бэлгийн чандад төрхгүй. Тэгээд яг бурхан багшийн одоо шүтэн барилдсан хоосон чанарын энэ үзэл онолын энэ номнуудыг нарийн сайн судлах хэрэгтэй. Тэгэх юм бол одоо бидний энэ тэр таны түрүүс нэг бэлэг бэлгүүнээ хөгжүүлэх хэрэгтэй гэдэг. Тий. Тэр зүйлүүд. Тэнгүүд одоо энэ дэр би бас нэг юм бодоод яг сайн ингээд яж та нар хэлжтэй. Хүсэл шунал биелэхгүй болохоор уур хурцдгээ гэдэг тий. Тэгэхээр би нэг хүсэл юм дээр одоо бидний бас нэг юм бодоод байгаа ингээд намар болохоор iPhone-ы дараагийн загвар гарах нэ гэл ингээд шаагаал хэлдэг тий. Тэгэл зөв зүгээр ингээд утсан ажиллаад явж исэн дараагийн загвар нь гарахаар гацаад энэ төр гээл тий. Тэгэл тэр дараагийн загварыг авах хүсэл төрөөл тэгэл тэрнийхээ төлөө одоо янз янзын үйлдэлүүд хийгдээл ингээл ирдэг. Тэгэхээр энэ зүйлүүд маань бидний одоо жишээл энд өнөөдөр миний хэрэгцээг хангаж болоод байгаа зүйлийг бид нэр ой ухаантай бүр илүү юм хэрэгтэй гэж хүлээж аваад энэ нэг юм хүслээс хүсэл, шунлаас шунлалын юм одоо юм эргүүлэхэд л бидний амьдраад тах шиг байна л да. Тэгэхээр энэ зүйлүүдийг бид нар одоо яаж энэ бас уг үнцээр бас таслах хэрэгтэй. Сая та бол уурын ерөнтгүүд бол тийм гээд хэллээ. Одоо тэгвэл энэ хүсэл шуналууд их дэдлээд байгаа. Энийхээ одоо ерөнтг нь яавал зүгээр гэдэг юм бол. Одоо шунлын сэтгэлийн нэг одоо эвгүй тал нь гэх юм уу та. Наадалтаа нэг юм тааламжтай мэдрэмж өгөөд идэг. Та нэг хүснээ авчих үед нэг юм жаргалтай мэдрэмж. Тэгээд сэтгэл ханамж багасна. Дахиад нэг илүү авахыг хүснэ. Улам л одоо лавшруулаад илүү болох гэдэг ийм хүсэл төрөөд идэг. Тэгсэн хэрнээ цаадалтаа гэхээр сэтгэлийн амьрлангуй байдлыг алдагдуулчихдаг гэсэн үг. Шунлын сэтгэлийн мөн чанар. Одоо жишээ нь бид хэд нэг гоё дуу сонсч илаа. За тэр дуу руу бид хэд хүчтэй шунчлаа гэж бод. Таламжтай байгаа шүү дээ гоё. Тий, гоё. Эмород гэдэг одоо энэ хэлгээ. Тэгтэл өөр газар нэг хүчтэй дуу чимээ гаргаад ирэнгүүт наадхан тугу хайлгаач гэд шууд өөрийн мэдлгүй шууд яаж байгаа тийм үйлдэл гарч байгаа. Тэр сэтгэлийн тэр цаадлын амьрлангуй тэр байдлыг алдагдуулсан байдаг. Тэгээд бурхны шунлыг хориг гэж байгаа нь бол гадна талд юуч хэрэггүй гэж байгаа даа биш. Тэр гадна талыг хэтрүүлэхтэйгээр хараад байгаа тэр шунаад байгаа тэр шунлыг хориод байгаа байдалтай сэтгэл ханамжтай байхын тухайд шунлыг хоригж байгаа. Тэр шунлын сэтгэл бол одоо хязгааргүй л одоо дэлхийг эзэлсэн байсан ч өөр гариг дэлхий юу байна гэд ерөөсөн тэр байдал дээр сэтгэл ханамж авахгүй бол тэр их бүтээсэн юмнууд ч бас хэрэггүй болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр байгаа байдалтай сэтгэл ханамжтай байж сурах. Тэгээд дээрэс нь мөнхөсөн ойлголт бас энэ шунлын сэтгэлийг багасгахад бас их тустай байна. Одоо бид хэд заавал 100 наслан 80 наслан гэсэн баталгаа огт байхгүй байгаа шүү дээ. Тий. Одоо нэг хүн буудалд за нэг 2 3 хоног байсан бол тэр буудалда за хивс авъя. Обоогоо солигээд байхгүй зү. Тий, төгчүүлээ гэж. Төгчүүлээ. Энэ буудлаа төгчүүлээ гэдэг. Тэрний харин нэг 10 20 жил амьдрна гэд бодчих юм бол тэр нэгийг төгчүүлэх гад байхаар. Буудалд байгаа хүн бол одоо дараагийн явах юм аа бэлдэн штэ. Тэгнь. Цаашаа авч явах юмдаа л анхаарал хандвал. Тэгэнгүүт бид хэд энэ мөнхөсөн ойлголт сайн санахгүй болохоор ерөөхдөө энэ насанд хайж явах юмны төлөө хамаг одоо оюун ухаан хүч чадлыг зориулаад хайж чинь гэж. Бид хэд хамаатан садан гэж шунаад тэр хэдийн төлөө янз янзын үйл хийгээд дайсан дургүй хүн гэж
дургуцаад, уурлаад янз янзын асуудал хийгээд байна гэж. Тэгтэл цаг хугацааны ирэхээр бүгд байхгүй болоод гэж байна. Тэгтэл цаашаа аваад явах юм нь би угаасаа байхгүй болох зүйлийн төлөө маш хилэн цураацсан байж тээ. Дараа төрөлд одоо муу зан энд нар дунахаар хилэнцэл одоо би цаашаа авч явах болсон байж тэгээд харамсаж байгаа байдал байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол хөл мөнгөсийн талаар нарийн ойлголт хүчтэй бодох юм бол тэр шунал бас багсан. Одоо нэг хүнд 3 хоногийн нас байлаа. Тэр 3 хоног дотор чи ямар үйл хийснээс чи хамаарат дараа төрөл чинь шийдэгднэ гэх юм бол тэр 3 хоног маш үнцэнтэй цаг хугацаа. Тэр 3 хоног дотор хүнтэй муудалцах, хэрүүл хийх, асуудал тарихыг хүсэхгүй. Бие биенээ хайрлах, бусдад туслах, жаргалтай байгаад тэгээд цаашаа тэр буйнаа авч явах одоо эрдэм мэдлэгийг ухааныг хөгжүүлэх, зөв сайхан сэтгэлийг дадуулах тэр үеийн өрөөнд цаашаа аваад явна гэсэн. Тэгэхээр яг тийм богино настай хүн байлаа гэж бодоход тэр хүнд юу ч амлсан сонирн биш байх юм байна л да. За танд гоё хаус өгье, машин өгье, за iPhone-ийн шинэ загвар эднэр гэсэн чи ерөөсөн тийм сэтгэл хөдлөл байхгүй. Хаашд одоо хаяа явах юм чинь. Тийм ээ шүү. Тэгэхээр тань сайн нэг хөл мөнгө хөсөйгээд тэнгууд бас нэг ийм асуудлууд байна. Заримдаа ингээл зарим хүмүүс дунд нийгмийн сүлжээн дээр ч тэр нэг л амьдрах хорвоо штэ. Нэг л амьдрах хорвоо юм чинь сайхан амьдрнаа. Одоо ингэнэ гээл. Нэг л амьдрах хорвоо гэж ингээд бодчихоор бүхэл юм буруутах гэдэг шүү. Тэгэхээр нэг л амьдрах хорвоо гэж боддог хүмүүст нэг л амьдрах хорвоо биш шүү. Эний чинь цаана дахиад амьдрах одоо дараа төрөл байгаа шүү гэдгийг одоо яаж ойлгох вэ? Тэр их чухал юм шиг байна. Би тэгэд өнөөдөр за ганц амьдрал гээд ганц амьдрахад юу ч хийсэн ядгийн гэсэн бодол хүчтэй байх юм бол би тэгэд бусдыг хохироох, дээрэмдэх тиймэрхүү одоо буруу үйлээр хүртэл хийх боломж гарч ирж штэ. Тий. Дүнгүүт би тэгэд тэгвэл за өнөөдөр л сайхан амьдарч ивэл юу ч хийсэн яах юм гэвэл болохгүй үстэ. Тэ хулгай дээрэм янз янзын асуудал гараад үлдсэн амьдралдаа асуудалд орох гээд байна штэ. Тэгэхээр би тэгэд ирээдүгөө бодож иж өнөөдрийг цэгэнжиж за зөв үйлээр бол нэг сайхан сэтгэлээр жаргаж усуулж जैन те. Шунал уур уцаар багсаад тийм одоо номын амгалан байж болж байна. Харин зөвхөн одоо өнөөдөр би сайхан байвал юу ч хийсэн яах вэ гэвэл маргааш нь тэгэл асуудалд орохоор байгаа үстэ. Тэгэхээр би тэгэд энэ дээр бодолтой байгаа шиг энийг жоохон томруулсан байдал байна гэсэн үг шүү дээ. Одоо тэр нэг асуулт байна шүү дээ. Маргааш байгаа юу гэд те. Тэр маргааш байгаа. Тий. Ер нь одоо шинжлэх ухааны тал дээр авч үзсэн ч гэсэн энерги устдаж үгүй болохгүй гэж. Зүгээр энэ матери байлаа гэж бодоход задарсаар агаад хамгийн жижиг хэсэг хүртэл задраад тэгээ буцаад өөр төлөвчилж чинь. Матери хүртэл устдаж үгүй болохгүй байхад бид хэдий ухамсар үгүй болно гэж байхгүй. Физикийн үйлдэл зөрчих гээд шүү. Тэгэхээр бид хэдий ухамсар дараа төрөл рүү шилжихээс өөр аргагүй байдалд хүрч байгаа. Тэгээд тэр хүний оюун ухаан зарим хүн илүү сайхан сэтгэлтэй, зарим хүн уур уцаар ихтэй ийм хандлага байгаа нь тэр хүний урд насны дадлын эрхээр бас үүсэж байна гэж. Урд наснда сайхан сэтгэлтэй байгаа, бусдуудтай сайн үйл хийгээдсэн бол дараа төрөлдөө ч гэсэн тэр дадлаа аваад төрж. Харин уур уцаар муу сэтгэлийг хүчтэй ихсгээлсэн бол дараа төрөлдөө бас тэр байдлаа аваад явчихна гэсэн. Тийм байна. Тэгэхээр нөгөө өнөөдрийн байгаа цэг бол таны өчигдрийн үр дүн гэдэг тий. Одоо өнөөдөр байгаа бол ирээдүйн маргааш чинь харагдана. Яг тэрнтэй ингээд том зургаар нь аваад үзчих юм бол өнөөдрийн энэ нас бол яг өнөөдөр юм шиг байгаа тий. Тэгэхээр л өмнөх төрөл гэдэг өчигдөр байсан гэдэгтэй адилхан өмнөх зүйл бол байсан л байж таараа өнөөдрөөс маргааш байгаа гэдэгтэй адилхан хойд төрөл бол байж л том зураг руу ингээд аваад явчих юм. Тэгэхээр бид нэр энэ үзлүүдийг бас нөгөө таны түрүү хэлдгээр тэр бэлэг бүлгийн төвшөнд нь таньж мэдэхгүйгээсээ болоод бид нар алдаж яваад идэг. Тэгээл зовлонгоо зовлондоо хэцүү байдал ороод тэгээл тэрнийгээ одоо зовлонт байдлаа дарах гал улам буруу арга хэрэглээл ингэ яваад идэг. Тэгэхээр миний хувьд бол энэ олон сэтгэлийн асуудлуудыг чинь бүгдийн гоо шийдэж өгөх зүйл бол энэ бэлэг бүлгийн юм байна даа л гэж хараад байгаа. Тэгээд энэ одоо хүмүүст одоо энэ бэлэг бүлгийнхээ төвшөнд нь таньж мэдхэд одоо ийм сайхан бас одоо буддийн гүнхэн сэтгэл судлалын сургалт бас явуулж байгаад би бол их талархдгийн таны хамт олон багш нартай болвол тэгэхээр одоо бол бас бурхан багшийн дүүцэн өдөр гэдэг их сайхан өдрийг бүх нийтээрээ тэмдэглэдэг боллоо. Тэгэхээр энэ бурхан багшийн дүүцэн өдрийн одоо бас яг энэ мөн чанар нь юу гэдэг юм бол
Энэ өдөр бид нэр бас юуг илүү дадуулах хэрэгтэй байдаг юм бол? Одоо бурхан багшийн дүүчин өдрөөр одоо дээдс багш нар бас тэгчин сожин буюу одоо их хөлгөний шний нэг өдрийн одоо бие хил сэтгэл гурваар бусдад хоролтой үйл төвчих тийм сахилыг бас хүртээдэг. Тэгээд энэ өдөр бурхан багшийн сургаал номыг санаад, ачийн санаад тэгээд бурхан багшийн аль дүр сургаал номын дагуу нинж өвчтэй бясалгах, бусдад хоролтой үйлийг дэвчих. Энэ тал дээр бол сайн анхаарах хэрэгтэй. Тэгээ өглөө босвол өнөөдөр би олон түмэнд тустай бай гэсэн тийм зөв сэтлэр эхлүүлээд тэгээд тэр өдрийн туршид тэр сэтлээ алдахгүй байж одоо буян номын үйлдэлд бол шамдах хэрэгтэй. Тэгээ ер нь бол бид яг бурхан багшийн дүүчин өдөр шиг өдөр болгон тийм сэтэлтэй байх нь л чухал байна гэсэн. Нэрэл тийм шүү те. Яг энэ одоо 365 хоногийнхаа нэгэн өдөр нь одоо тэр сэтгэлийг үүсгэхээс илүүтэйгээр өдөр болгон л үүсгэж чадах юм бол бидний өөрсдийн сэтгэл их хурдан сайжрах юм байна. Тий. Одоо ингээд таны хувьд бол бурхан багшийн одоо тэр ном сайхан ядаг энтх улсууд дээр ингээл одоо номд ингээд суугаад явж. Тэнд яг ном яг сургалт юмнууд нь яг юуг илүү голчилж илүү үзээд идэв юм бол? Тэнд одоо бурханы шний одоо 5 бот номыг одоо бурхан багшийн айлцсан сургаал номыг үзэж байгаа. Тэгээд тэр үзэх байдал нь бол одоо бурхан айлцсан маа гэж шууд авахгүй нотлохын ухааны үүднээс хоорондоо мэтгэлцэж ном үздэг гэсэн үг. Тэгэхээр бурханы шний мэдлэг гэдэг бол ямар ч хэрэгэлзээгүй учиршилтгааны үүднээс үнд зөв таньж мэджиж тэрнийг мэдлэг тооцдог. Нэгсэндээ уурыг дарах арга зам байдлаа гэж бодоход тэрнийг судлаад үнэхээр ингэж дарж болох юм байна гэдгийг баттай мэджиж тэрнийг одоо хэрэгжүүлж байгаа нь бол бурханы шний бясалгал болно. Одоо бид 10 жил их сургуульд за багш тэгж хэлсэндээ гээд өөрсдөө нарийн ажиглахгүй тэгээ шууд итгэж байгаа үст. Энэ байдлыг чинь бурханы шинд мухарсаг гэж үзэж байгаа. Одоо хүмүүс болохоор бурханы шинийг мухарсаг гэдэг шүү дээ. Харин тий. Зарим хүмүүс тий. Тэгэхээр ямар ч учир шалтгааны үүднээс эргэлзээгүй мэдлэг болж иж тэрнийг мэдлэг тооцно гэсэн. Нэгэсэндээ энэ этгийг нотлохын ухааны үүднээс ном үзэж байгаа лам нар гэгэрэлд ингэж хурж болох юм байна гэдгийг эргэлзээгүй мэдхийн тухайд сурж байна гэсэн. Арга замыг. Эргэлзээгүй мэдлэг болоод ирэхээр тэнд одоо баттай сүсэг төрнө гэсэн. Бараг бурхан ирээд наад чи худлаа штэ гэд хэлсэн чи нөө учиршлагыг нь мэдж байгаа болохоор та буруу ярьж байна. Бараг хоёулаа мэтгэлцгийг нь гэж байгаа байхгүй бурхантай ч. Ямар ч эргэлзээгүй юм баттай мэдлэг олох нь маш чухал. Тэгвэл бид хэд одоо бурханы шинтэн гэж байгаа хэрнээ агуулгын сайн мэдхгүй. Тэ? Нэр л бодогдохоос яг агуулгыг мэдхгүй байж янз янзаар ярина гэдэг чинь бас учир дутагдaltaй байгаа зү. Тэгээд агуулгын сайн мэдхгүй мэдлэг дутж байгаа болохоор өөр нэг хүн эренгүүтээ тэр хүнийг сэтгэлийн уруулах болцоо таахгүй. Наад чинь эренгүү энэ гоё юм байна. За энийг өрхөе гэсэн байдалтай. Ийм асуудлууд бас гарч байгаа. Тэр учир шалтгаан нотлохын ухаан гэдэг гайхалтай зүйл баг ш. Яг одоо бид нар болохоор ертөнц цагийн одоо логик гээл тийм мэтгэлцээ ингээд ингэхээр бол нэрийн юм гээд ойлгочод байдаг. Тэрний цаана бол бас энэ нотлохын ухааны чинь одоо яг энэ ламнар бол маш нарийн төвшөнд нотолдог юм билээ. Би бол яг энэ мэтгэлцээ хийж байгаа ламнарыг хараад за миний оюун ухаан бол болоог юм байна. Миний чинь зүгээр нэг өнөөдрийн яг зүйлүүдийг харж явсаар байгаад бүр тэр нарийн төвшөнд юмыг бодохоо болцсон юм байна гэдгийг би ойлгосон. Харин одоо шинжлэх ухаан ч гэсэн бас яг нотлохын ухаан гадналын юмс үзэгдлийг учир шалтгааны үүднээс судалж байна да. Тийм. Яг тэрэн шиг тэр ухаанаар дотоод сэтгэл рүү бурхны шин гүнзгий судалж байгаа. Гадналыг судалж байгаа дотоод сэтгэл рүү судалж байна. Тэгэхээр их сонирм шүү. Сэтгэл рүү бүр ороод ингээд судлаад бүр ингээд яваад ирэхээр тэр хоосон чанар тэгээд бүр ингээд юм сүзглийн бүх мөн чанарын яваад ирэхээр одоо ингээд бид нар тэгдэг шүү дээ. Тэр дээр үед тийм одоо утга төвлөгөөд тийм шид үзүүлжээ. Ийм шид үзүүлжээ гэл ингээд яриад байдаг. Гэхдээ мэдээж яг цаад зорилго нь бол шид үзүүлэхтэй гол нь биш байх л да. Зүгээр ер нь бол энэ сэтгэл гэдэг зүйл одоо наад өнгөн харагдах зүйл дээр
бидний ойлгохоор тэр шид байтгах юмыг үзүүлж болтгийм болоо даа л гэж бодоод идэв. Тэгэхээр тэр сэтгэлийг одоо яаж одоо танихаараа юм шидрэ орчих чадах шиг. Одоо тэр эсвэл таринаар хөгжүүлэх хэрэгтэй байдаг юм бол эсвэл одоо энэ уур гэж юм байна, хүсэл гэж юм байна, за мунхаг гэж юм байгаа л ч энэ одоо мөн чанарын төвшөнд юм байна гэд танин мэдхүйн төвшөндөө хүрэхээр л одоо тийм одоо нарийн төвшөндөө орчоод идэг юм болоо. Би одоо тэрийг бас их сонирхоод идэг. Ер нь бол бурхны шид бүтээл тийм ил бишиг юм уу, тийм хуурамч зүйл биш. Одоо бид хэд за 1000 жилийн өмнө нэстэг тэрийг явж байвал бүр гайхах нэстэ тий. Тэгтлээ одоо тэгээд одоо мотор тэр тий. Одоо бол ойлгомжтой ингэж болж шít. Тэр мэддэг хүндэн бол бодцвэл мэдгүй хүнд л одоо тийм сэн садан харагдаад байгаа болохоос оюун ухаан хөгжөөд ирэхэд угаасаа гаргацал. Сэтгэлийн бид хэд өөрөө ирэхэнд оруулна. Тэгээд хий эднэрийг бас үдирдэж чаддаг болох. Тийм аргууд бас байна. Гэхдээ хамгийн гол зүйл нь бид хэд сэтгэлийн сайжруулах, уур цар муу сэтгэлийн дарах энэ арга ухаанд л одоо гол суралцах, сайжрах нь хэрэгтэй. Одоо бурхан багшийн магтахад бас тэгсэн ба. Бурхан багшийг далайд таныг одоо хідэн загас байгааг зүн совноороо мэддэг тэр мэдлэг чинь надад бол сонирн биш байна гэж байгаа. Зовлонгоо салах энэ муу сэтгэлийг дарах арга замыг заасан болохоор би танд үнэхээр одоо хүндэтгэж мөрөгж гин гэдэг чинь. Тэр бид хэдийн гол анхаарах зүйл бол энэ сэтгэлийн сайжруулах, уур цар муу сэтгэлтэйг төвчрэх. Энэ талын сургалтыг л бид хэд бурхны шнээс голцоо авах хэрэгтэй гэсэн. Тэрнээс бол одоо тэр нэг ил бишэд одоо шид бүтээл бол байдаг зүйл. Гэхдээ тэр бол одоо эцсийн одоо зорилго мөн чанар бол эцсийн зорилго биш. Гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна тий. Тий. Тэгээд ирэхээр одоо энэ дайснаа дарсан ингээл бурхтын юм дээр ярьдаг штэ тий. Үнэхэрийн туулсан дайснаа дарсан гэд. Тэгэхээр тэр дайсан дарна гэдэг нь одоо гадаа дайсныг дарах гэдэг нөө тэр ямар дайсныг ер нь дарах гэдэг шиг. Ерөнхий гадна талын дайсан гэдэг бол хамгийн хүчтэй дайсан байхад бид хэдийн бие махбодыг л хорлохоос дараа төрөл эднэрт муу заяан дунгаачих ямар ч шатлаг үзүүлэх. Харин дотоод сэтгэлд байгаа энэ уур уцаар муу сэтгэл гэдэг бол энэ насны жаргалыг байхгүй болгоод үл барам цаг хугацааны хувьд урт байна. Хүч чадлын хувьд бүр хүчтэй. Дараа төрөлд нохоо шувуу, адгуу самтан муу заяан дунгаачих тийм чадaltaй дайсан гэдэг бол энэ дотоод сэтгэлд байгаа энэ бид хэдийн муу сэтгэл байна гэсэн. Тэгтэл бид хэд гадна талд дайсныг барьчаад байгаа шүү дээ. Одоо өөрлөнд дайрж байгаа юм уу янз янзыг хүн гараад ирэхдээ маш сэрэмжтэй болоод тэгээл бараг шин нойрны хөрөхгүй нөгөөд нэг юм дарж авчих гайлаа зэлээ. Тэгтэл дотоод сэтгэлд байгаа энэ дайсан гэдэг чинь тийм асуудал үүсгэж яхад тэр байдал дээр одоо дарах арга зам сэрэмж эднэрийг одоо хэрэгжүүлэхгүй чөлөөтэй уурлах, хатаархах, бусдад хор хүргэх энэ байдлыг ингээд давраагаад байна гэдэг бол хамгийн тэнэг хүлцэнгүй байдал бол энэ байна гэдэг байгаа юм. Тэгэхээр бурхан багш болохоор энэ зовлонгийн шалтгаан болсон энэ муу сэтгэлийг дарсан болохоор дайснаа дарсан гэдэг чинь. Өөр одоо тань шиг баатар алга байна гэдэг чинь бурхан багш. Одоо гадна талд олон хүн цааш нь харуулж яриад тий. Тэгээд нэг дайсан дарлаа гэдэг байгаа. Тэр бол цаг хугацааны ирэхээр угаасаа өгөөдөх байсан байхгүй болох байсан хүмүүстэй. Тэр бол одоо баатар гэхээс илүү зүгээр хүүр алаачтай байна гэж байгаа байхгүй. Нэрээ тийм шүү дээ тий. Угаасаа цаг хугацааны ирэхээр байхгүй болох байсан юм дээр уур шунал тавтаж асуудал үүсгэнэ гэдэг. Харин энэ дотоод сэтгэлд байгаа энэ уур уцаар муу сэтгэлийг дарна гэдэг бол одоо жинхэнэ дайснаа дарсан баатар бол энэ байна. Тэгээ бурхан багшийг одоо дайснаа дарсан гэж. Тэгэхээр бол бид нар энэ муу сэтгэлийг л дарах хамгийн чухал юм байна. Муу сэтгэлээ дарчих юм бол одоо нөгөө хэлээддэг бод хүндээ галин гэлдэгдэг те. Хэрвээ олон бод хүн болоод энийг нь бүрдчих юм бол энэ өстой сайхан бод үндэстэн болоод хувирах тийм л одоо зүйл байх гэж бодод. Гэхдээ яагаад энэ 2500 жил 2600 жил эртээ бурхан багшийн сургаал номл ингээл цаг үеэс үед ингээл номлогдоод ирсэн хэдийч энэ хүн төрлөختөн гэдэг зүйл хүмүүсийн дайсан яг өөрийн дотоод сэтгэлээ ер нь дарж чадсан цөөхөн байдаг юм бол. Яагаад цөөхөн эдгээр дарж чадаад энэ одоо гэгэрлийн төвшөнд хүрээд идэг
бусдын дарж чадахгүй ингээл эндээ ингээл төрлөөс төрөл дамжаал ингээл зовлондоо яваад идэх юм бол. Би тэгээд яг энэ сэтгэл рүү чиглэсэн мэдлэг тутаж байгаа. Дээрээс нь энэ тал руу бид хэд хичээл зүтгэл сайн гаргахгүй байна гэсэн үг. Уг нь бол одоо ертөнцийн ажил өглөөнөөс орой болтол хүн зөвхөн энэ насны нэг амар амгалан жаргалын тухайд бол маш хөдөлмөр зарцуулж байгаа шүү дээ. Тэгж байна. Одоо халуун хүүтнийг ажрахгүй одоо загас магас барьж байгаа хүн чинь тэгэл хүүтэнд хүртэл сууж л байгаа зү. Энэ хичээл зүтгэлээс талын гэгэрэл зөриөлчхэд бол уг нь бол болчих гээд байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид хэд өөрсдөө хичээхгүй байна. Тэгэхдээ бурхан багш гэдэг бол бид хичээг одоо үйл нисванстай ийм хүн байж байгаад тэгээ муу сэтгэлийн дараа төгс гэгэрсэн баг. Тэгээ хэрхэн гэгэрсэн арга замаа заасан нь болохоор бурханы шний сургаал. Тэгэхээр бид хэд гол нь тэр арга ухаанд суралцаж муу сэтгэлийг хорж ижил аврагдахаар байна гэсэн үг. Тэгээд тэр арга замаар нь одоо яг яваад бурхан багш шиг болцсон гэгэрсэн маш олон одоо бурхад байгаа. Одоо ч ханагтыг гэгэржиж бас болно. Ерөнхийдөө бодит боломжтой зүйл байгаа байхгүй. Өөр шашны хувьд бол цөөхөн бурхан байгаад идэг тий. Бурханы шний зөндөө өөр шашны хувьд бол одоо за бүтээгч эзэн одоо яг нэг бурхан байгаад идэг тий. Тэгээ яаж ч одоо хичээгээд өөр шиг нь болох ямарч боломжгүй байдаг. Харин бурханы шний хувьд бол бид хичээг ингийн хүн байж байгаа төгс гэгэрсэн арга замаа заасан. Тэр арга замаар нь маш олон хүн гэгэрсэн баг. Боломжтой зүйл. Хүн бол амар энгийн тий. Энгийн. Одоо бид за нэг бодибилдингийн тамирчин байлаа гэж бодох тий. Мундаг биетэй болсон. Тэгээд өдөрт одоо хоолны дэглэм ямар хийсэн, ямар дасгал хийсэн. Тэгээд тэрнийг заагаад төхөр яг тэрэн шиг болчихж байгаа үстэй. Яг энэ шиг л одоо боломжтой зүйл байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө одоо бид хоёрын харин дээр гэгэрх хэвээр гэдэг гэгэрэл боломжтой гэдэг. Тэгэхээр зарим нэг нь бас бодож тэгвэл гэгэрж яах гэдэг. Ер нь эцсийн зорилго нь ер нь гэгэрэл хүрчээд тэгээд яах юм гэд бас магадгүй сонирхчихж магадгүй. Нөгөө ягаад би энийг бас асуух болов гэхээр би ингээд ном үзэж гин за бурхан шний газруудаар ингээд явж гин гэж яхаар ойрын таньдаг мэддэг хүмүүс. За баяраа одоо гэгэрж гин үү. Бараг гэгэрж байгаа бах тэгэл ингээд нэг юм одоо хоорондоо нэгнийхээ явуулсан байдлаар их ярина. Тэгээ бодохоор тэр хүмүүс зүгээр намайг тэр өнцгөөс нь харж байгаа боловч өөрөөсөө бас яагаад тэгвэл гэгэрх чухал юм бэ гэдгийг бас харсан байдгийн болов уу гэдэг юм болов би бас тэр нэг дотор нь ордгоо мэдэхгүй л байна л да. Тийм болохоор ер нь гэгэрж яг яах зорилготой юм. Яг гэгэрснээр бид нэр тэгвэл ямар төвшөнд очих юм. Тэрийг бас та хэд бас энэ иймэрхүү асуулт тавиад идэг хүмүүст гоё тайлбарлаж өгвөл. Ер нь бид сэтгэл өөрөө ирэхгүй л байгаа бол зовлондоо эргэлдээд байна л гэсэн төрж өгөөл эргэлдээд. Одоо бурхан багш хааны хөвөөйсэн албан тушаал, эрх мэдэл, эд баялаг бүгд байсан. Тэгээд ард иргэдэн ч гэсэн сайхан одоо гадна талд бол сайхан амьдруулж ирсэн байна. Тэгтэл тэр ард иргэд нь өвдөж байгаа хүн, хөтлөж байгаа хүн, өгч байгаа хүнийг хараад энэ зовлонгоос нь хүртэл салгачих боломж байна уу гэд тэгээд хаан ширээгийн орхиод гэгэрэлж явсан байна. Тэгээд ер нь хүн заавал энэ зовлон амсах ёстой мó? Энэ зовлон юунаас үүсээд байна? Тэгээд анх одоо гэгэрээд утгатын 4 үнэн гэж сургаад альцсан байгаа. Тэр зовлон үнэн байна. Зовлон байгаа бол энэ зовлон үүсгээд байгаа учир шалтгаан нь бас үнэн байна. Тэгвэл одоо түүнийг дарах арга зам нь үнэн байна. Тэгээд гэгэрэл. Ерөнхийдөө бид бүгдээрээ за эрхчлөө чухал гэж байгаа да тий. Эрхчлөөтэй баймаар байдаг, эрхчлөө чухал байгаад. Яг гэгэрэлд явж байгаа хүмүүс үл жинхэнэ эрхчлөөний төлөө явж гин гэж бас хэлж болохоор. Одоо бид сэтгэлийн жолоодч чадахгүй уур цар муу сэтгэлийн эрхэнд баг. Хин нэг орж ирээл таныг уурлуулах, хямрааж ийн гэдэг бол тэр хүн таныг жолоодж байгаадаа ялгаагүй болоод ирж байна гэсэн. Таны жаргалтай байх, зовлонтой байхыг тэр хүн шийддэг юм шиг болчиход байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд нарийн ярих юм бол одоо бид хэдийн уур, шунал, атаархал, мунхаг энэ одоо муу сэтгэлүүд бид хэдийг жолоодоод байгаатай ялгаагүй. Одоо бид хэд нэг юм шунлаа гэхэд тэрний гүйцэлдүүлэх гээл ерөөсөө өдөржин шинжин энэ насаа хүртэл хүрж штэ ер нь л. Тэгэхээр яг үүндээ бид хэд
оюун ухааны үед муу сэтгэлд эзлэгдсэн. Нэгэсэндээ бид хэдийг удирдах байгаа дарга гэх юм бол энэ муу сэтгэлүүд байна л гэсэн. Тэгэхээр энэ муу сэтгэлийг арилж иж, дарж иж жинхэнэ өөргөө эрэхтэй эрх чөлөөнд хүрэхээр байгаа байхгүй. Хэрэгэл гэгэрл гэдэг бол нэг утгаараа сэтгэлийн эрх чөлөө. Тэгээ сэтгэлээ яг өөрийн эрхээр удирдах чаддаг бол сэтгэлийн жинхэнэ эрх чөлөө бол тэнд байхаар. Тэгээд дээрэс нь нирван гэж гэгэрл байгаа. Хамгийн эмтний төсөнд тулд бурхан болъё гэдэг бол за би өөрөө зовлонгоос салжингууд тэгээ өөрт нь ачтай эцэг их хайртай хүмүүс нь зовлон дундаа байгаад байвал бас онцгүй штэ. Нэгэсэндээ ганцаархнаа чадaltaй болчдөг. Эцэг их нь маш хэцүү өндөрлөлтэй байгаад туслахгүй бол онцгүй үстэй. Тэгээд тэр зовлонтой байгаа хүмүүсийг зовлонгоос нь салгахын тухайд би тийм эрдэм хүнд байна гэхээр төгсгий ирсэн бурханд байх юм байна. Тэгвэл би тэр эрдмийг олоод хамаг амьтанд туслая гээд одоо бод сэтгэл гэж байгаа бол бүр хамаг амьтанд туслахын тухайд би бурхан болъё гэж шийдэж байгаа ийм сэтгэл байна. Тэгэхээр ер нь бол төгсгийгээд хамаг амьтын юуны ирэхээр төрж үхээд ингээд ийм зовлонд автаад байна. Тэрнээс нь гарах арга замыг одоо нинжи үүднээс туслахын тухайд явж байна гэсэн. Тэгэхээр бол яг одоо ингээд яхад бол гэгэрл гэдэг бол нэг талаас нэг холч юм шиг тий тэгсэн мөртлөө байх боломжтой. Амын гол нь бид нар энэ ертөнцийн юунд хамаг цагаа зарцуулахгүй бас багахан хугацааг энэ сэтгэл рүүгээ өнгийгээд сэтгэлээ таньж мэдээд энэ муу сэтгэлүүдтэйг ажиллах юм бол тэр бас одоо боломжтой зүйл юм аа л гэдгийг бас үзэгч сонсогчд маань бас ойлгосоо л гэж бас бодож байна. Харин тий одоо бид өглөөнөөс орой ултал одоо жаргалын төлөө маш хичээл зүтгэл гаргаж байна да. Гадна талд юм бүтээжүүл жаргачих гэж байгаа юм шиг тий. Тэгээд ихэнх хүмүүс бол за нэр алдартай бол жаргана. Эсвэл эд баялагтай бол гэр бүлүүн гэр бүлтэй болчвол жаргачиндаа гэсэн бодолтой л энэ хойноос хөдөлж штэ. Тэгтэл яг жинхэнэ жаргалын шалтгаан мөн үү биш үү гэдээ ажиглаад үзэхээр нэр алдартай хэрнээ зовлонтой хүн байна. Эд баялагтай хэрнээ зовлонтой хүн байна. Одоо гэр бүлтэй хэрнээ зовлонтой хүн байна. Бүгд байсан ч бас зовлонтой хүн байна. Жинхэнэ жаргалын шалтгаан байсан бол тэгээл жаргачих хэвээр байна. Тэгтэл яг тийм баттай төр зүрээ амгалаа гэж байгаас жинхэнэ шалтгаан бас биш байна. Ийм батгүй зүйлийн төлөө маш хичээл зүтгэл гаргаж шít. Тэгэл өдийг болтол бид төгс жаргалыг олсон ч юм байхгүй зовлон дарсан юмгүй яваад. Тэгтэл төгс гэгэрл гэдэг бол хажууд нь жинхэнэ тэндээ байх тусам улам амгалаа өгөх, амьтны тус гарах, бүр юм баталгаатай боломжтой юм жинхэнэ жаргал байхад түүний төлөө одоо хичээл зүтгэл уг нь бол гаргах хэрэгтэй байгаа зү. Уг нь тийм тий. Бүх юм нь ойлгомжтой тодорхой. Бид нэр тэрийг одоо ингээд нэг олж харж чадахгүй сэтгэл тийм юм үүсэхгүй байна гэдгийг нэг талаараа одоо ярих юм бол тэр нэг үйл түүтгэр нэг юм байгаадах шиг байна. Тэр нэг бид нар энэнийг үүлээ барж ижлэх юмд нэгтгэх гээд энэ дагаал хөгсчүүл нэг яриад байдаг шүү дээ. Тэгэхээр үйл гэж одоо яг юу гэлээд бид нар үүлийн үргэлж гэдэг. Үүлийн үрхээр энэ өстө үүлийн үрээ амтлна гэдэг. Дандаа муу талаас нь бодоод байгаа шүү. Сайн юм ч гэсэн бас үүлийн үр байж л байгаа бах. Тэгэхээр ер нь энэ бурхан шин дээр яг үүлийн үрийг ер нь ямар төвшөнд яаж тайлбарлаад байна? Одоо сэтгэл хөдлөл юу руу чиглэж байна тэ. Тэгээд одоо бид ууралцсан үед хилээр ихэд бусдад оролтой муу үйл хийлжиж байгаа. Биеэр ихэд бусдад оролтой буруу үйл хийж байгаа. Хүн яг ямар үйлхийн яг түнтэй харгалцсан үр дүн гарч байна гэсэн үг. Тэгэхээр тэр энэ үйл ер нь бол номонд сайжирна гэдэг энэ үүлийн үрийн ойлголт хүчтэй болоод энд одоо сүсэг сайжирч бол ер нь номонд сайжирч яах гэж хэлж болохоор хүн яг ямар үйлхийн түнтэй харгалцсан үр дүн гарч байна. Энэ үүлийн үрийн ойлголт сайжраад ирсэн тохиолдолд хулгай, дээрэм, хүчирхийлэл энэ байдлууд гарах боломжгүй болж ирэх. Одоо дээр үед бол Монголд хаалгаанч хойжилтгүй явдаг байсан биз шүү дээ. Тийм. Зөвөр хин дуртай нороо гараа юу хулгай байхгүй. Тэр чинь хулгай хийвэл буцаад асуудал үүлийн үрийн хуулийг мэдж байгаа үүлийн үрийн ойлголт сайн болохоор одоо тийм байдал үүсэж шүү дээ.
Бараг цэрэг цагтаач хэрэггүй байхаар байгаа байхгүй. Тий. Бид хэдий өөрсдөө ёс суртахуун сайжраад зөв болоод ирэх юм бол амгалан байх боломжууд бол их байна гэсэн. Яг энэ дээр бас би нэг таны өмнө хийсэн подкаст явж хаад нэг хүн ингэ бичсэн мэт ер нь бусдад туслах хэрэгтэй гэдэг подкастн дээр яригдчихсэн. Тэгсэн чи би бусдад хүнд ингээл туслаад байдаг ер нь эцэстээ өөрөө охироод үлддэг юм билээ дээ. Энэ тэргээ комент хийсэн байгаа байхгүй. Өөрөө бол ингээл туслаа л. Гэхдээ нэг юм харж л дээ. Магадгүй нэг юм эргээд нэг юм ирэх. Тэгэд өөрөө охирол үлддэг юм бил ер нь бусдад туслах хэрэггүй өөрийгөө л бод тэр гэсэн. Тиймэрхүү агуулгатай юмнууд битсэн байсан тийм хүмүүс байсан. Тэгэхээр ер нь бусдад тусна гэдэг чинь заавал шүү дээ нэг хариу нэх ёстой юм уу? Эсвэл тэр хариу нь үйл нь хизээ гарч ирэх ёстой байдгийг. Заавал ч тэр хүнд шууд өнөөдөр харагдах ёстой байдгийн болоо. Одоо бодистой хөвдөлд орох номон дээр одоо өглөгийн бэлэг пирамидыг гүйцэнэ гэдэг бол бүх хүмүүсийг зовлонгоосон салгаад бүх хүмүүсийг эд баялагтай болж иж тэр гүйцэн гэсэн зүйл бол биш ээ. Тэр бол сэтгэл дээр гэж. Юу ч байсан харамлахгүй өгч чадах тийм сэтгэлийн хэмжээнд хүрж иж хүрх хэрэгтэй гэдэг ч. Тэгэхээр заавал гадна талд харагдах юм уу? Хариу нэх шаардлагагүй. Тэгээд гол нь бид тэр сайхан сэтгэлийн үүднээс туслах хэрэгтэй. Туслахтаа тэр хүнд тус гарахаар байна уу эсвэл болохооргүй байна уу гэдгийг ухаан дээр суурилсан сайхан сэтгэл байх хэрэгтэй гэсэн. Одоо зарим хүн би сайхан сэтгэлээс болоод алдчихлаа, хохирчлоо гэдэг байгаа. Энэ бол сайхан сэтгэлийн буруу биш баг. Өөрийн одоо тооцоол алдсны буруугаан сайхан сэтгэл рүү үжих чинь гэсэн. За хохирсон нөгөө хүнд одоо тусгараад үр дүнтэй зүйл байх юм бол тэр хойноос бол ерөөсөө харамсаад хэрэггүй. Харин бидгээд сайхан сэтгэлтэйгээд арх уугчсан хүнд архины мөнгө өгөх. Эсвэл зэвсэг гуусан хүнд зэвсэг өгөх. Энэ бол хичнээн сайхан сэтгэл байсан ч өгч болохгүй гэдэг чинь. Үр дүнгийг нь бодож үзэх хэрэгтэй гэсэн. Үр дүн бусдад тусгарч ивэл түүнийг хий. Тэгчээд харин хойноос нь харамсах хэрэггүй. Эргээд сайн үйл ирэх нь гарцаагүй. Хойноос нь сайн үйл хийчихэд харамсчих юм бол тэр буйны хүч суларчдаг. Харин үр дүн бусдад хорлол үйлдэхээр тийм зүйл байвал хичнээн сайхан сэтгэлтэй байсан ч өгч болохгүй. Одоо бид хүүхд хайч бид нар гуугаад байвал өглөвч хүн гэдэг өгч болохгүй үстэй. Яг тэрэн шиг үр дүнгийг нь бодож харах хэрэгтэй гэсэн. Энд дээр би бас дахиад нэг асуумар санагдав. Нэг хүмүүс ингэж итгэж шүү дээ. Гэхдээ би ингээл сайн зүйл одоо ингээл сайн гэсэн болгоныг хийгээл байна. Би өөрөө сайжрахгүй байна. Миний гэр бүл амьдрал сайжрахгүй байна. Гэтэл муу гэсэн болгоныг л энэ хүмүүс хийгээд тах юм. Гэтэл ингээл амьдралын өвдөд бол ингээл харагдаж байгаа юмнууд бүх юмны эд баялаг нэр хүнд нь ингээл өсөөд ингээл яваад тах. Тэгэхээр чи эн чинь харьцангуй юм шүү. Би одоо сайн зүйл хийгээл ингээд л муу хийгээд байгаа хүн шал өөр байгаад байна. Энийг тэгвэл энэ учир шалтгааны талаас нь юу гэж тайлбарлах юм бэ? За бусдад хор хүрэж байгаа хэрнээ тэр даруйд ингээд юм нь бүтэмжтэй сайн юм шиг харагдаад байгаа. Тэр байдал бас яг үлийн үрийн хууль талаас харах юм бол бас тийм сайн хэрэг бас биш үү. Тэр одоо буруу үйл ирэхээр маш олон төрлийн буйнаа энэ насанд идлээд барагдах. Тэгээд бид нар буруу үйл хийсэн бол тэр буруу үйлийнхаа үйл үрийг урт хугацаанд угаасаа тэр ямар үйл хийн яг түүнтэй харгалзсан үр дүн гарах болохоор буцаад амсна гэсэн үг. Тэр бол одоо өмнө насны сайхан хийсэн буйнаа маш богино хугацаанд идлээ барчих хандлагатай байна гэсэн үг. Тэгэхдээ энэ насанд буруу үйл хийсэн бол заавал эдэлнэ гэсэн үг. Тэр намжилж дөрөв хүч төгөлдөр намжилж арилгаагүй л заавал тэр зовлонгоо амснаа л гэсэн үг. Ингээл бодоод ирэхээр нүгэл хийгээгүй хүн байдаг л баг. Багаас ингээл бодохоор мэдсэн ч мдээгүй ч ингээл буруу зүрх юм хийдсэн л байдаг баг. Ингээ одоо хойд насаа бодоол за нэр ингээд муу заяанд нь унчих үедээ гэл ингээ бодохоор нэг талаас айц төрмөрч юм шиг хэцүү юм шиг ингээл юм бодол үүсч эхэлдэг юм л. Тэгэхээр яг энэ үед одоо энэ бурхны шишин биднэрт одоо яг яаж туслах вэ? Одоо хүн ингээд нэг айц одоо ингээд би нэр үнэхээр болохгүй юм хийж явжээ. Одоо би нэр одоо нэг өөрчлөгдөхгүй болохгүй нэгэд нэг юм бодол сэтгэл үүсч эхэлж штэ тий. Яг энэ үед нь одоо очоод одоо гандан дээр очиж зөвхөн ном уншуулах хэрэгтэй юм уу? Эсвэл бол одоо сэтгэл талтаас одоо юуг нь татуулах?
Одоо яг бурхны шинтэн одоо би яг жинкнээсээ бурхны шинтэн болъё гэх нэг юм одоо нөхцөл бүрдсэн хүнд та юу гэж зөвлөх вэ? Өмнө нь алдаатай юм хийжсэн да одоо гимших хэрэгтэй. Тэр гимшээд ирэхээр цаашдаа тэр алдаагаа давтахгүй бай гэд хорих хэрэгтэй гэсэн. Тэгээд өмнө буруу үйл хийжсэн бол намжлагад одоо ерөндөгийн хүч гэдэг буюу үлдэх. Тарин маань унших, эсвэл хүн гомдоосон бол уучлахгүй байдаг юм уу? Эсрэг арга замыг авах хэрэгтэй. Тэгээд шүтээний хүч гээд байгаа одоо багш дээдс бурхан шүтээнд өрөөл тавих, даатгах, өөрөө амлалт өгөх. Энэ байдлаар ер нь бол тэр алдаагаа давтахгүй байх дээр энэ дөрвөн хүч төгөлдрөөр ингээд намжлах юм бол тэр үйл боловсроогүй байгаа тохиолдолд арилах бололцоотой гэсэн. Боловсроод эхэлсэн үед бол тэгээд идлээ тусгаас орох байхгүй. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс ингээд нас явцсан ч гэдэг юм уу, зарим бүр ингээд эвлэрчсэн гэдэг юм. За би ч өдөөстэй өнгөрсөн дүүрсэн хүнтэй одоо шиг ингээд л дуусъя. Ингээд нэг тийм бодол үүссэн хүмүүс байгаад байдаг. Ингээд нөгөө мял богдын намтар эднийг уншихаар мял богд шиг л одоо тийм айхтар нүгэл хийсэн хүн тэр цаг үед байгаагүй байгаа. Тэгсэн хэрнээ нэг насн дээр нэг биен дээр одоо гэгэрлийн утгийг олцсон гэдэг. Ингээд бодохоор бүхэл юм одоо бурхны шин дээр нэг одоо энэрнгүү гэдгийг би тэгж хараад байгаа байхгүй. Хэрвээ тэр хүн муу юм хийж байсан ч гэсэн чин сэтгэлээсээ одоо өөрөө ухаарч ойлгож чадах юм бол буцаагаад гэгэрлийн утагт орох зам хүртэл байдаг юм байна да гэдэг ийм бас гэрэл гэгийг нь хүртэл олгодог ийм бас зүйл юм болоо да гэж бодоод идэгий. Тэгэхээр одоо яг ингээд за би ч одоо дүүрсэн хүндээ гэд магадгүй ингээд нэг сэтгэлд нь гал унтрах гэж байгаа хүнд та нэг гоё галын насааж их тэр одоо зам мөрийн зааж өгч. Тэр байдал дээр одоо чөлөө учралт эрдэнэт хүний бие гэдэг ямар үнцэнтэй, ямар ховор олддог зүйл юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Адгуу самтан бол тоолшгүй олон байна. Тэр дундаас хүний төрөл бол тоологдож байгаа шүү дээ. Тийм. Тэгээд тэр нөхцөл чинь урдны маш их буйны үр дүнд тийм боломж бүрдсэн баг. Тэгээд дээрэс нь энэ хүний биеийг ашиглах юм бол одоо юу л бол юу хийж бүтээж болох, төрлөختний төсөйг хийх, төгсгийгээрсэн бурхан хүртэл болох бололцоод ийм ховор биеийг бид хүн олдсон байна л гэсэн. Нэгсэндээ өөрөө л хичээх юм бол хинч болж болохоор байгаа шүү дээ. Тэгэхээр ийм ховор боломж олдсон байна. За хүн байтугай ялгаа шумуул хүртэл хизээний цагт гэгэрэх бололцоотой гэж байгаа юм. Тэгэхээр тэрний хажууд үний биеийг олдсон байна шүү дээ. Тэгэхээр энэ их буйны үрээр олсон энэ зүйлдийн үн цэнийг мэдрээд хүсэл биелүүлэгч эрдэнэ олдсон мэт байна гэсэн үг. Тэгэхээр өөрөө хичээх юм бол боломж байна. Тэгээ би бас нэг юм бодож ирсэн. Түрүүн ингээл хоёулаа сэтгэлийн юмнууд ярьж хахад одоо бид нэг ингээл нийгэмдэр өрнөөл янз янзын одоо бусдтай нэг юм зөв үйлрэл явах гал хулгай хийхэ болиё, хулгайчгүй Монгол болиё гээл. За тэгжсэн нь саяхан бол одоо дээрлэх өсвөр үеийнхэн нэгнийхээ бити дээрлэхээч гээл хүчирхийлэлгүй байцгаая гээл ингээл одоо уур бухимдалгүй байя гэдэг ингээд нийгэмд зөндөө ийм нөгөө ийм үзэгдлүүд их гараад ин л насныханд бүлэг бүлгийнхэнд тий. Тэгээд энэ болгоныг гаднаас нь очиод нөгөө эдэ бэрийн хаглах мэтэр тий гаднаас нь очиод нэг нэгээр ингээд нэг урайлах төдий юм явахаар ерөөсөө үр дүн байдгийн болоо ингээд бодохоор надад бас төвхтэй үр дүн гарсан ч их бага юм шиг санагддаг. Тэгэхээр одоо яг та бүхэн саяны ярьсан ер нь бол дотроос нь буюу одоо тэр сэтгэлээс нь энэ асуудлуудаа бид нэр одоо таньж мэдэх юм бол энэ нийгэмдэр гараад байгаа үзэгдлүүд ингээд баг багаараа нэгдээд өөрчлөгдөөд тэр одоо нийгмийн одоо хорт дурган шиг болцсон байсан зүйлүүд ингээд цэцэг навч дэлгэрээд ирэх юмны сэтгэл байгаад байна л гэж бодоод. Тэгэхээр бид нэр бүх юмыг ингээд л яаж өнөөдөр ингээд цаа сэтгэлээ дадуулах хэрэгтэй гэдэг ингэж жагаад мартчихдаг. Тэгэл нөгөө орчлонгийн ууртайгаа нацалтаа. Тэгэхээр яг энэ зүйлүүдээр энэ сэтгэл чухал юм байна гэчихэд мартаад байгаа энэ үйлчлүүдийг бид нэр яаж буцаагаал барьж явах хэрэгтэй гэдэг юм бол. Ер нь бол сэтгэл рүү чиглэсэн сургалтыг л сайн анхаарал тавих хэрэгтэй гэсэн үг л дээ. Одоо бид өдөрт нэг 3-4 хоол унд идэх юм бол мартахгүй идэдэж шүү дээ. Энэ шиг л тасралтгүй дадуулах хэрэгтэй гэсэн. Анхаарал сарниад байгаа, буруу зүйл татагтаад байгаа тэр нөхцлүүдээс нь жоохон зайгаа авах хэрэгтэй гэсэн.
эхний ээлжинд. Тэгээд ном руугаа хүчтэй чиглэх хэрэгтэй. Одоо бид хэдийн энэ уур нисванс төрөхөд 3 шалтгаан нөхцөл бүрдэх юм бол одоо уур эднэр төрөөд эхэлдэг. Эхнийх нь бол бид хэд урд насны муу авьяас, дадлуулсан муу авьяас. Бид хэд сайн зүйл хийх болохоор заавал заалгаж нэг хүний тусалцсан авдаг. Ууралж уцаарлах, атаарах юм янз янзын юм болоход ерөөсө хинээрч заалгах шаардлагагүй нэг юм муу авьяас хүчтэй байна. Хоёр дахь нь бол юмыг учир шалтгаанд суйрлаагүй буруугаар бодох. Энэ буруу өнцгөөс юмыг харах. Гурав дахь нь болохоор одоо орны хүч гэдэг. Орон гэж яагаад бол уур хүрэж байгаа хүн. Эсвэл залхуурал автуулаад байгаа тоглоомч байдаг юм уу, утасч байдаг юм уу? Тэ? Ийм асуудлууд. Энэ гурав бүрдээд ирэх юм бол тэгээд нисванс төрөөд эхэлдэг. Тэгээ ялангуяа одоо ном үзэж байгаа лам нарыг бол одоо хийд оронд байлгаж штэ ингээд тусгаарлаад. Уурын хүргээд байгаа юмнаас ингээд ерөнхийдөө энэ залхуурал төрүүлээд байгаа. Тэгээ хийд оронд зурх тэднэр ч бас байхгүй байна. Залхуурал үүсгээд эднэр байгаа шалтгаанаас нь холдуулаад эхэлнэ. Тэгэнгүүт одоо урдны муу авьяас байна. Дээрээс нь одоо буруу юмыг буруугаар харж байгаа өнцөг байна. Тэгсэн ч одоо нөгөө орн нь байхгүй болохоор арай гайгүй. Тэгэнгүүт тэр буруугаар харж байгаа өнцгийг учир шалтгаанд суурилсан зөв ухаарлаар солих энэ арга ухааныг суралцаад ирдэг гэсэн үг. Одоо уур уцаар стресс бухимдалгээд байгаа зүйлийг нарийн ажиглах юм бол ямар ч логик сэтгэлгээ учир шалтгаанд суйрлахгүй буруу бодол байна гэдэг байгаа шүү дээ. Тэр буруу бодлыг буруу өнцгөөс хараад байгаа байдлыг учир шалтгаанд суйрлсан зөв өнцгөөс харах ухаарлд суралцаад ирэх юм бол буцаад нөгөөд нэг орны хүчтэй, буцаад нөгөөд нэг асуудалтай, хил амтай уур уцаар үргэжсэн тэр газараа очисон ч гэсэн бид нөгөө нотлох ухаанд суйрлсан зөв ухаарлал үүсээд ирэхээр энэ байдал дээр автахгүй байх. Тэр байдал дээр улам сэтгэл нь хөвч, төвчээр сайжрах, давуу талуудаас нь хараад тэр хүн амгалантай байдлаа алдахгүй улам нинж төрөх бас бололцоод. Одоо өөр чинь хор хүргээд уурлаад байсан хүн бол тэр хүн өөрөө ирэхгүй байна гэдэг талаас нь нэгт харах хэрэгтэй байна. Тэр хүн сэтгэлийн жолоод чаддаг байсан бол байнгын амгалан байх хэрэгтэй шүү дээ. Тэгтэл тэгж чадахгүй. Уур уцаар муу сэтгэлийн эрхэнд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд ууралцсан хүн, уурлаагүй хүн хоёроо ууралцсан хүн илүү зовлонтой байна. Тэгэхээр тэр байдлын энэ уур уцаар найрлаад амгалан байгаас улам нинж хүчтэй болгохын нөхцөл болгоод тэгээд дээрээс нөгөөд нэг сэтгэлийн амгалан байдлаа алдахгүй төвчээр бяцлахын нөхцөл болгоод давуу талаас нь харчдаг гэсэн. Нэгэсэндээ өөртөө ирээд асуудал тариад байгаа хүмүүс өөр чинь буян аваач гэд өгж байгаа юм шиг байна гэж байгаа байхгүй. Тэр байдал дээр уурлахгүй төвчж чадах юм бол шууд буян ураачдаг. Харин ууралчих юм бол бид хэд буйнаа шатаачдаг. Бараг өөр чинь хор хүргээд байгаа тэр хүн эсэргээрээ өөр чинь буюу хураалахын тухайд өөрөө бараг бүр буйнаас тагаад асуудалтай болохоор хэмжээнд очих гээд байгаа байхгүй. Тийм ээ тий. Тэгэхээр энэ нь бол бүх юмыг заавалч гаднаас одоо асуудлыг харахаас илүү тэгэхээр дотор чинь тэрийг муухай болгох нь, сайхан болгох нь бүх зүйл таны одоо сэтгэлд байгаа юм байна шүү гэдгийг л манай үзэгч сонсогч маань сайн ойлгоосэй гэж бодлоо. Тэгээ ягаад бас нэг асуулт нь за чи энэ байдал дээр төвчж чадахгүй уурлах гээд байна уу гэдэг асууж. Төвчж чадахгүй нэ уурлах гээд. Уурлах юм бол наа асуудал чи улам нэмэгдэн штэ. Чи энийг төвчж чадахгүй юм чинь бүр том асуудлыг чи яа төвчих юм бэ гэж байгаа байхгүй. Бидээс чадахгүй уурлах гээд байна гэж байгаа штэ тий. Тэгээд цаашлаад дахиад томроод явах нь шүү дээ. Харин бүр томрол юм. Жижигний төвчж чадахгүй юм чинь томроод ирэхээр чи яа төвчих юм бэ? Тийм шүү. Ерөөсөө л энэ бүх зүйл одоо бид нар яг гадна зүйлүүд дээр маш их одоо ач холбогдол өгдөг. Дотогшоогоо одоо бүгд харцгаая. Дотоо сэтгэлээ таньж мэдцгээе монголчуудаа л гэж би бас одоо хөвдө хэлмээр байдгийн. Тэгээд хаяадаа шилдгийн. Тэгээд энэ одоо бас сэтгэлээ таньж мэдэх тал дээр бас их үнэтэй сайхан номын айлдварууд одоо айлтсан наримчигийн танд бас их баярлж байна. Тэгээд бас манай хамт олонны одоо урилгыг хүлээж аваад бас үнэтэй цагаас одоо өмслөөд бид бүхэнд ярилцлага өгөөд ингээд номын айлтар өгсөн танд бас их талархлаа. Тэгээ бас сүүлийн одоо төгсгөлийн хормыг танд бас үлдээе.
За баярлалаа. Подкаст нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулсанд чин сэтгэлээсээ талархаж байна. Одоо нийт үзэгчид хүмүүст хандаж хэлэхэд хүн ямар үйлхийн яг түүнтэй харгалзсан үр дүн гардаг. Тэгэхээр хүмүүсийн зүгээс болж өгвөл бусдад тустай байх. Тустай байж чадахгүй маа гэхэд бусдад хор хүрэхгүй байх. Энэ хоёр зүйлийг л амьдралынхаа зарчим болгож явах юм бол үлийн үр хуурмаггүй эргээд үрд сайн сайхан зүйл ирэх нь бол гарцаагүй. Тэгээ бид хэдийн энэ хорон мөчхөн гэдэг бол маш үнцэнтэй цагуун хугацаа. Энэ үнцэнтэй цагуун хугацаанд аль болох хайрын нэрлэлээр дүүрэн жаргалтай байж тэг бид хэд одоо байгаа дээр сэтгэл ханамж жаргалтай байж иж тэгээ сайн үйл хийж иж ирээдүйд сайн сайхан зүйл ирэх болохоор та бүхэнд бас сэтгэл зүй дамглан тайван жаргалтай байгаасаа гэж хүсмээр байна. За баярлалаа. Тэр ирэл Батөр шигээ. Одоо бид бүхний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Захимж подкаст энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.